Байцгаана уу? Зуны сайхан өдрийн мэндийг хүргэе. Зуны амралтаа зугаатай сайхан өнгөрүүлж байна уу? Сайхан наадсан уу? За миний би энэ зуныг ямархан өнгө будгаар илэрхийлж байгаа гэдгээ харуулах гэж байгаадаа баяртай байна. Хүн төрөлхтний туйлын хүсэл бол өөрийн болоод үр хүүхэд гэр бүл хань ижил аав ээж ахын дүүс ураг удам за уг отог цаашлаад улс гүрнээрээ эрүүл их саруул сайхан байж аз жаргалтай амжилт бүтээлээр дүүрэн за хамгийн гол нь саар муу бүхнээс хамгаалагдаж сайн бүхнийг дэлгэрүүлэх юм туйлын хүсэлтэй байдаг гэдэгт итгэлтэй байна. За дэлхийн өнцөг болон бүрт ахуй соёлоос хамаарад үүсэн гарсан тэр зүйл бол символизм буюу бэлэгдэл зөв байдаг. За би хэлэн чандад ажиллаж амьдраад удаж байгаа хэдий ч их сайхан монгол хэлээрээ цэвэр тунгалаг ярих үүднээс цаашид гадаад үг хольж ярих тохиолдол бага байна бах. Тэгээ та бүхнийг ч гэсэн бас монгол хэлээ цэвэр тунгалгаар нь ярьж заншаараа хос хэлтэй хүүхдүүдтэй зөв үлгэр дурайд үзүүлээрэй гэж уриалах байна. За өнөөдөр зурсан зураг харуулах гэж байна. Зурсан зүйл бол та бүхний харж байгаачлан зүүд манагч буюу дринк ядж байна. За үүсэл гаргалын тухайд болохоор хойд Америкийн уугуул иргэд болох индианчуудын омгуудаас гарсан. За миний дээж дурдсан хамгаалагдах тэр хүслээс гарсан зүйл байгаа. Үндсэн хэлбэрт нь байдаг Аазны тор шиг тэр сүлжмэл, нэхмэл тэр зүйл нь агаар сансарт хөвж явж байгаа муу зүүд муухай эрчмийг саатуулж энэ унжиж байгаа үдэн шөнийн турш амгалан тайван нойрсуулдгаа гэсэн ийм бэлэгдэл зүүн үднээс үүсэн гарсан байдаг юм байна. За миний хувьд болохоор энэхүү дэлхийн өнцөг болон бүрт бүхий л оронд бэлэгдэл зүүн тодорхой хэмжээний том бие даасан соёл болж үлдсэн, хугтхан болж үлдсэн энэ зүйлийг дорн дахны соёл руу замны ялангуяа монголынхоо бэлэгдэл зүүн рүү татаж зурхыг хүссэн. За ерөнхийдөө л хамгаалах сайн сайхныг дэлгэрүүлэх энэ хүслийг багтааж өгсөн. За энэ зургаа ингээд тайлбарлах юм бол ерөнхийдөө философт болохоор монолизм буюу нэг ургалж үзэл, дуализм буюу хоёр ургалж, хоёр өнцөгт үзэл, за плюрализм буюу олон өнцөгт үзэл гэсэн ийм үзлүүд давмгаалдаг. За монголчуудын хувьд болохоор тэнгэр газар арга бэлэг, ус агаар гэдэг ч юм уу, хар шар гэх мэтэр эсрэгцүүлэн тавьсан хоёр ургалж үзэл зохилдог гэж бодож байна. За энэ зурган дээр болохоор төрийн алтан соёмбонд мөнхөрсөн эвийн хоёр загас буюу арга бэлэг. За тэгээ өдөр шөнө тэнгэр газар нар сар хар цагаан дулаан хүүтэн гэсэн ийм зүйлүүдийг бүгднийг багтааж тэнцвэржүүлж өгсөн. За одоор нь амьдралын мод өндөрт ургасан байна. За би алтан хараа цаг яагаад энд оруулж өгсөн гэхээр нэгдүгээр алтан хараа цаг бол маш үнэн шүү. Бүх амьдралынхаа туршид ганцхан хостогоо байдаг ийм шүү юм байна. За хоёрдугаарт бид бүхний мэдэж байгаачлан алтан хараа цагын талаар гоё домгууд үйдэг. Бид доод дунд гэсэн 3 твий нэгэнд нь л галтаа байх үед алтан хараа цаг очиж айлын галаас гал зууж зүхтаад за гэрийн эзэгтээ галын хайчаараа хавчиж сүүлэн салаа болсон. Тэгээд хараацаа шүү гал авчирч манай хүн төрлөختнийг галтаа болгосон гэсэн ийм домог байдаг. За бас эрхийн мэрэгэн харваачийн домогт юу гэж өгүүлсэн бэ гэхээр эрхийн мэрэгэн харваач өөрийн ур чадвар авьяас бэлэгт эрдэж 7 нарыг долууланг нь харвна гэж байх үед 6 нарыг харвсны дараа урдуур нь хөндлөсөж сүүлээ тас харуулад сүүлчийн нарыг хүн төрөлхтөнд үлдээсэн, аварч үлдээсэн гэсэн ийм домог зүй явж байдаг. За энэ домог зүй хэрхэн багтаасан бэ гэхээр алтан хараацаа өөрийн хамгаалж үлдсэн нар за хүн төрөлхтний гал голомт дэлхийн ертөнцийн оршин байгаагийн гол цөм болсон, гол шалтгаан болсон энэ нарнаас илч гэрэл тасдаж энэ зураг өлгөөтөө байх тэр айлд, тэр орчинд, тэр өрөөнд, тэр оршихуйд энэхүү галыг илч дулааныг баяр баясгалан ирч хүчийг бэлгэлж байх юм аа. За энэ хил зургуулсыг даваад ингээд гарч байгаагаар төсөлсөн байгаа. За тэгээд мэдээж энэ өднүүд нь болохоор ингээд солонгийн 7 өнгө мэт боловч хүний энергийн 7 хүрдний өнгө байгаа. Өнгө болгон ерөнхийдөө бэлгэлтэй байдаг. За голд нь байгаа тэр хорл хээ бол монголчуудын уламжлалт хээ ерөнхийдөө 30 орчим төрлийн дүрстэй байдаг. За би сүүлийн үед дүрсэлж байгаа зурж байгаа зүүд манагчуудаа хорл дүрснээс тоон болон тэрэгний дугуй хэлбэрийн дүрсүүдийг өргөн ашиглаж байгаа. За монгол гэрийн тоон гэдэг чинь өөрөө яг зүүд манагч. Чинагийн галсан гоо нэгшүүлдэг байдаг. Чиний шилэн харш өндөр боловч цонхоор нь газар харагдана. Миний эсгийн гэр намхан боловч тоон орно тэнгэр үзэгдэн гэсэн нэг юм шүлэг герман хэлээр ч гэсэн орчуулагдсан байдаг. За монгол гэрийн тоон гэдэг бол үнэхээр гайхамшигтай. Шүн гаднаас нь харахад тэнд гэрэл харагдаж байдаг. За өдөр бид нэр доороос нь харахад тэнд нар харагдаж байдаг. Тооны нар дагаж тоодон баривч илээж хүн болдог. За тэгээд дутуу төрсөн нэраа хүртэл өн дагуулж өлгөөд хонгийг нь гүйцээдэг.
За тоонод одоо үнэхээр энэ одоо Монгол хүмүүсийн хувьд бол гайхалтай том, маш том тийм бэлэгдэл зүг байдаг. За энэ бүхнийг багтаалаа. Тэгээд энэ зүүд манагч одоо байрлаж байгаа тэр оршихуй ийм сайхан энергээр дүүрэн байх болтугай гэж бас хүсэж байна. За тэгээд энэ болохоор за энэ зүүд манагчийн хувьд болохоор уртуудаар тайлбар байхгүй хэдий ч маш цөөхөн өнгөөр минималист стилээр зурагдсан. За тэгээд одоо монголчуудын бэлэгдэл болсон дэлхийд дахинд чоныг бол одоо монгол хүмүүсийн бэлэг тэмдэг юм аа, монголчуудын тотем юм аа гэж хүлээн зөвшөөрсөн ийм дүрс байна. За сарны наагур үлж байгаа хүчрэх цагаан чон байна. Цагаан өднүүд нь байна. За тэгээд голд нь байгаа зүйл нь очир. За важра гэдэг санскритаар байна уу, төвдөр байна уу сайн мэдэхгүй байна. Дорж гэдэг чинь бас яг юм очир юм байна лээ. Тэгээд юу тааж бас монголчуудын хувьд хар цагаан хил амнаас хамгаалах, гэр бүлийг аварч хамгаалах, эрэгтэй хүмүүсийн бүгжинд төлхөө байдаг санагдаж байна. Ингээд Монгол зүүд манагчийг багтаасан зүүд манагчууд маань цаашид цуврал болон үргэлжилж байгаа. Дахиад 2 зүүд манагчийг одоо ойрын хугацаанд харуулах болно. За баярлалаа. Already gave you the time and the place.